За өдрийн минь төргий. Уг нь бол ингээд компани тухайн хуулиар зохицуулах юм харилцаа юм байгаа юм л да. Тэгээ төр нь өөрөө ингээд төрийн өмчтөрөө тусдаа компани байгуулждаг, хувийн хвшил тусдаа хууль гаргацдаг. Хувийн хвшил дээрээ дахиад тусдаа хуультай. Тэгээд хоёр өөр хуулийн зохицуулалтаар хоёр төрлийн бизнес байгууллагууд яваад идэг нэг юм ойлгомжгүй байдал бий болоод байгаа. Уг нь бол төр өөрөө юм ядуутай байдлыг бий болгож өгч болохгүй гэдгийг би одоо байнга хэлж байгаа. Тэгэхээр хуулиар бас ингээд ядуутай байдлыг бий болгож өгöd байгаа маа. Тэгээ нөгөө төр хувийн хвшилтэд өрсөлдөхгүй байх зарчим гэх мэт зүйлүүд нь бас энэ хууль дээрээс харагдахгүй байна. Тэгээ хэдүүл ингээд нийтдээ юг хараад үзэл та нийтдээ төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд гээд харахаар нийтдээ 465 аж ахуйн нэгж байгаа юм. 465 аж ахуйн нэгж дээр 67596 ажиллаж байгаа юм. 67596 хүний ажиллаж байгаа энэ юу өөрийн хөрөнгө 143 их 80 хөрөнгөтэй байгаа байхгүй. Тэгээ төрчин өөрөө ийм их том чөлөөт одоо дотоодын бүтээгдэхүүн 74% үйлдвэрлэдэг. Тэгээ нөгөө талдаа энэ яагаад ингэж нөхөр сайд нар ч ирэх мэдлээ булаацтай байна. Энд чи одоо нэг сайд байхгүй шүү дээ нэрээ. Эдрөө сайдаас өргөн байхгүй шүү. За ингэ сайд нар чи яагаад ирэх мэдлээ булаацтай байдгийг гэхээр төрийн өмч компаниудад далиндуулаад томилгоо хийдэг байхгүй да. Одоо томилгоо хийгээд яадаг вэ гэхээр тэндээс хамгийн өндөр цалинтай, хамгийн өндөр орлоготой хүмүүс дээрээ өөрийнх нь намын төлөөний хүмүүсийг тавьдیں۔ Одоо хамгийн сүүлийн жихэд дархан томилгын үйлдвэр дээр ирэх барьж байгаа намын залуучдын байгууллагын нарийн машин дарга утсан. Ямар өрсөлдөх чадвараар энэ залуу утсан бэ гэдэг асуулт байгаа юм. Тэгээ энэ хууль батлагдаад би бол нөхцөл байдал сайжрах итгэхгүй байна. Энэ бол уламд ордно. Нэг ийм нөхцөл байдлуудаар бид нар өөрсөндөө нэгдэл дүгнэлт хийх хэрэгтэй байгаа маа. Одоо энэ зөвхөн төрийн өмчийн оролцоотой 102 аж ахуйн нэгжүүд чинь 10 саяас дээш төрлийн цалинтай байгаа шүү дээ гүйцэтгэх захирлууд нь. Тэгээ үр дүн хэр байгаа юм? Үр ашиг хэр байгаа ингээ явдаг. Төрийн өмч компаниудыг дагаад дандаа авилга албан тушаал яригддаг. Төрийн өмчийн компаниуд дагаад дандаа улсын намуудын сонгуулийн сангуулж явагддаг. Төрийн өмч компани захирлууд нь сонгуульд нэр дэвшигтэй тухайн компани маркетингийн зарлаар ингээ зарлал хийлэгдэг. Хэдүүлээ сая татан богдоод нэрийг нь өөрчилсөн Эрдэс Монгол нэгдэлтэй Чингис хаан хөгжлийн корпорац болцсон. Энэ ингээд харахад зөвхөн 2024 онд борлуулалт маркетингийн зардал нь 3.2 их найт төгрөг гарсан байна шүү дээ. 2025 онд 2.5 их найт. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн засгийн баяжилд Эрдэнэс 5 нүүрсийг маркетингийн сурчлах ямар ч шаардлага байхгүй. Энэ өөрөө төрсөн хүсээгүй хэдэн жилээр хүлээгдээд зах зээл нь ингээ бэлэн байж байгаа. Ерөнхий удирдлагын зардал нь 2024 400 тэрбум та нар боддоо 400 тэрбум. 2025 451 тэрбум. Менежментийн төлбөр нэрээр 2023 170 тэрбум төгрөг цуглуулсан. Одоо энэ Чингис хаан үндэсний корпорац. Захирал нь сарын 20 мянган долларын цалинтай. Шинэ Эрдэнэс Монгол корпорац инженеэр ярих юм бол ямар ч үйлдвэрлэл явуулдаг. Доороо засгийн газрын тогтоолоор байгаа хэдэн аж ахуйн нэгжүүдээс менежмент төлбөр нэрээр авдаг. Тэгээд маш их хэмжээний үгээр татан буулгадаг. Ийм одоо хөрөнгийн үр ашиггүй зарцуултыг хохирлын хэн хариуцах юм? Шийдвэр гаргасан одоо засгийн газар хариуцах юм уу? Эсвэл тухайн одоо удирдж байгаа албан тушаалууд хариуцах юм уу? Бид нэр ингээд төрийн өмчлөл болохоор яаж өөрчлөлт болдог, нэрийг яаж өөрчлөлт болдог, энэ чинь нэр өөрчлөлт хадгалаад бичиг баримт, бланк гэл бүх юм чинь өөрчлөгдөд энэ чинь дагаад зардал гарна шин. Тэгээ ийм юмнууд өөрөөсөө бид нэг юм юугаар харахгүй бол одоо та хэд маань нэр хүний юмд хандж байгаа юм шиг хандж шин. Тэгээд нэг юм сайхан гоё нэртэй хууль оруулаад ирдэг. За тэгээд ягаад аудитыг бас аваа ичваа. Төрийн өмч компаниудад ягаад төрийн аудитын газар аудит их боломжгүй тухайн компани тузын гишүүд аудитын компани сонгох боломжтой юм хөлөмжл оруулаад ирвэ. Тухайн компани тузын гишүүд ирэх барьж байгаа намын томилгоор томилогдчих шин. За ажлын хэсгийн ахлагч хариулъя. Анхны хэлэлцүүлэг явж байгаа учраас эдийн засгийн байнгын хорооны дарга эцсийн хэлэлцүүлэг явж байгаа. Эцсийн хэлэлцүүлэг явж байгаа эдийн засгийн байнгын хорооны дарга эсвэл одоо ажлын хэсгийн ахлагч хариулна. Манай өөрийн туяа гишүүн сайн зэрэг нарын одоо гишүүд ахалж ажиллаж байгаа. Сайн зэрэг гишүүн бас нэмж хариулж болно. За хэн хариулах вэ? За өөрийн туяа гишүүн хариулъя. За төрийн компани, хувийн компани хууль эрх зүйн орчин ялгаатай байдаг олон улсын жишг хууль эрх зүйн зарчим байдаг юм лээ. За энэ дээр бол сайн зэрэг гишүүнс хуульч хүний хувьд тодорхой хариулж байх гэж бодож байна. Өнөөдөрт байгаа нөхцөл байдлууд дээр та олон зүйлийг бас тодорхой тоо баримт хэллээ. Үнэхээр 465 аж ахуйн нэгж байна. 133 их найдын хөрөнгөтэй байна гэдэг энэ тоо баримтууд хэлж байгаа. Өнөөгийн нөхцөл байдал яг л энэ байдлыг бид засаж залруулахын тулд энэ хуулийг оруулж байгаа. Өнөөдөр бол бид төр өөрөө 3-1-ээс доош
хувьцаа эзэмшдэг байдлыг зогсооё. Энэ төрөмжт компани тогтцоолё. Хувийн хвшилтэд өрсөлддөг төрөмжт компани дураараа байгуулдаг, орон нутгийн өмчт компани дураараа байгуулдаг асуудлууд дээр хязгаарлалт тогтоосон олон залтуудыг энд оруулж өгсөн байна. Цаашдаа энэ компаниудын тоо нэмэгдэхгүй, харин ч байгуулагдсан компаниудыг цэгцлэх асуудлууд энэ хуулийн дараа хийгднэ гэдгийг хэлхийн зүйтэй байхаа гэж бодож байна. За, аудит хийх боломжгүй боллоо гэдэг асуудал та бол нэгдүгээр энэ дэр буруу ойлголттой байна уу шижрэг гүшүүнэ. Ийм зүйл бол байхгүй. Төрийн аудитын хуулиараа санхүүгийн тайлгналын гүйцэтгэлийн нийцлийн аудит хийдэг. Нийцлийн болон гүйцэтгэлийн аудитыг өөрсдийн хүчээр хийдэг. Санхүүгийн тайлгналын аудит хийхдээ гадны аудитын байгууллагуудаас туслан гүйцэтгэгчээр хамтарч ажилладаг. Энэ хамтарч ажиллаж байгаа байгууллагуудыг өнөөдөр шууд үндэсний аудитын газар өөрсдөө сонгоод энэ компанид энэ аудитын байгууллага хийгээ шууд оруулж байгаа. Энэ дээр үндэсний аудитын газрын гаргасан жагсаалтын хүрээнд төрийн өмчт компани харин ч нээлттэй тендер шалгаруулж аудитын байгууллагыг шалгаруулдаг болдог ийм зарчим руу орж байгаа. Үндэсний аудитын газар, олон улсын аудитын газар давхардуулж аудит хийгээд IPO гаргах юм уу, олон улсын аудит хийх шаардлагатай компаниуд дээр 2 дахин зардал тулдаг. Санхүүгийн тайлангийн аудитыг 2 давхар хийдэг. Энэ байдлыг үгүй болгож, олон улсын аудитын хийсэн санхүүгийн тайлгналын аудитын үр дүнг төрийн аудитын байгууллага хүлээн зөвшөөрдөг болох энэ зарчмыг энэ аудитын тогтолцоонд оруулж өгсөн. Харин ч энэ хуулийн төсөл дээр олон улсын аудит болоод төрийн аудит, дотоод аудитын ялгаа зарчмыг гаргаж хоорондын уялдаа холбоог нарийн гаргасан бүхэл бүтэн аудитын тогтолцооны асуудлыг оруулж ирснээр онцлог байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За, та мөн албан тушаал дээр төрийн өмчт компани дарга нар дээр улс төрөөр томилогдож байна гэж өнөөдрийн байгаа энэ нөхцөл байдлыг халахын тулд бид энэ хуулийн дээр хараат бус гишүүдийг сонгон шалгаруулалттай байх, гүйцэтгэлийн удирдлагын багийг сонгон шалгаруулдаг байх, багаар удирддаг менежментийн тогтолцоог оруулдаг байх энэ олон зохицуулалт өөрчлөлтүүдийг хийж өгсөн байгаа гэдгийг эрхэм гишүүн, шижир гишүүний асуултанд хариулт болгож өгье. За, сайн зүрх гишүүн нэмж хариулъя. Ер нь өрөөндөө хариулчлаа да. Зүгээр яламжтай гэдэг зүйлийг би нэг зөвөр ойлгосоо гэж хүсэж байна. Компанийн хууль бол цэвэр хувийн эрх зүйн харилцаа. Энэ хувийн эрх зүйн харилцаан дээр үйлчлэх хүртэл төр өөрөө компани хувьцаа эзэмшигчийн хувьд ямар дотоод процедуртай явах вэ гэдэг энэ компанийн хуулиар зохицуулж өгч байгаа. Энэ хоёр хуулиудын давхцаад бие биенээ үүсгэж байгаа юм биш. Энэ хэсэг нь бол захиргааны эрх зүй гэж явдаг шийдвэр гишүүнэ. Тэгэхээр энэ захиргааны эрх зүйн хүрээнд гаргасан шийдвэрээс цаашлаад тузын гишүүнийг томилоод өрн цаашдаа бол компани хуулиар явдаг. Ийм жишгтэй юм аа. Тэгээ энэ яг зүгээр хуулийн уялдааг хангах энэ хүрээндээ энэ хуулиудыг уялдаатай байдлаар боловсруулж орж ирсэн гэдэг нэгдүгээр танд бас хэлье. Аудит дээр та буруу ойлголттой байна. Сая өрийн дууяа гишүүн хэллээ. Энэ аудитчууд өөрөө жагсаалт гаргаад хүн хүчин хөрөлцөхгүй бол өөрөө энэ компаниар хийлгэх гээд явуулдгийг тэндээс нь худалдаа авах ажиллагааны хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож аудит хийлгдэг болох гэдэг. Үнэхээр төрийн аудитын хүн хүчин хөрөлцөхгүй бол өөрсдөө хийгсэн компани дээр угаасаа хийж байгаа. Том аж ахуйн нэгжүүд дээр өөрөө хийдэг, бусад төрийн өмч компани дээр хийх хүний нөөц нь хөрөлцөхгүй учраас аудитын тусгай зөвшөөрөлтэй компаниудаас шууд нэр заагаад явуулдгийг энэ болохгүй. Худалдаа авах ажиллагааны хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаа хийх зөвгөө гэдэг. Энийг үндэсний аудитын байгууллага энтертэй бүгдийг тохирж ойлголцсон байгаа гэдэг зүйлийг би бас танд хэлмээр байна.